хүнд байсан. Дээрээс нь маш олон эмнэлгүүдийн 3-р эмнэлгийн ихтэл одоо ангио зогссон байсан агаарын температураас болоод 1-р эмнэлгийн автомат аппаратууд бүгд зогссон байсан. Тэгээд яг энэ байдлыг засгийн газар танилцуулаад сая АСЕМ-ийн үйл ажиллагаанд хэрэглээд үлдсэн air conditioning манай эрүүл мэндийн салбар шийдвэрлэж байгаа. Эрүүл мэндийн салбар зөвхөн засгийн газар ерөнхий сайдын анхаарлын төвд байгаа тохиолдолгүй энэ Монгол төрийн тухайлбал улсын хурлын дараагийн 4 жилийн ажлын анхаарлын төвд байх тэргүүлэх чиглэл байна. Энэ салбарт хөрөнгөлөгчөд байгаа олон асуудлууд зүгээр хөрөнгө мөнгө ийм там байшин барилгаас илүүтэй бүтэц зохион байгуулалт, менежмент, арга зүй, санхүүжилт, даатгалын цогц том асуудал байгаа гэдгийг бид гүнээ ухамсарлаж мэдэж дараагийн 4 жилд дистрата улс төрт шийдэгсэн бодолтой байгаа. Энэ дундаа миний лав хувийн ихтгэл үнэмшлэр ямар ч байшин барилга, тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл байгаад тэр энэ ч юм зөвлөгч юм асрагч хүний сэтгэл зүрх хүний төлөө гэсэн доторх тэр агуу их цаанаасаа гарч ирдэг тэр шармайл энэ хүний төрсөн хангалттай өмч байдаг энэ ариун нандин чанар байхгүй бол ямар ч тоног төхөөрөмж нэмэр болохгүй. Энийг бол бид маш сайн мэдж байгаа, ойлгож байгаа. За энэ цаана бол төр засгаас ард түмэн эмчнэрээ, асрагч нараа, сувлагч нараа хайрж хамгаалж идэг, дэмжиж идэг, нийгмийн болон бус төрлийн хамгаалтын баталгаажуулж идэг энэ их ажил байгаа гэдгийг бид нар бас ойлгож байгаа. Тэгээд мэдээж 4 жилийн мөрөө хөтөлбөрийн хэрэгжүүлэх энэ хугацаа нэг талаас богино болж талаас гар нийлээд нэгэн сэтгэлээр тухтараад хөдлөвөл маш их юм хийж болно гэдгийг бид дараагийн 4 жилд харуулъя гэж бодож байгаа. Тэгээд би одоо их хурлын гишүүний хувьд, засгийн газрын гишүүний хувьд төгсөх сайдаараа дамжуулаад энэ нийт салбарынхантайгаа одоо өөрөөсөө шалтгаалах бүгдийг хийж дэмжиж тусалнаа. Эмч хүний ажлын сайн муу баяртай зовлонтой юмыг бол би сайн мэдэх учраас энийг би нэг талаас өөрийнхөө төрийн түвшээгийн нөгөө талаас одоо хоёр их эмчний хүүхдийг хариуцлагатай бөгөөд ариу өөрөг гэж бодож байгаа. За тэгээд та бүхэндээ ажлын амжилт хүсээрэй. Одоо нэг жижигхэн ёслолын ажиллагаа болно. Ерөнхий сайдын өгсөн үргэлжлэлийн дагуу цаашин кондишнер 60 шиг кондишнер шилжүүлж байгаа. АСЕМ бидний бол зүгээр Монголыг нэг дэлхийд харуулад 2-3 хүнтэй гар бариад ингээд Монголыг рекламадад өгч байгаа биш. Энэний үр дүн одоо энэний хаялга ихээ. Энэ бол дөнгөж ихнийх нь одоо манайд энэ журмаар ирсэн автобус, унаа, ор одоо байгаа бүх юмаа манай засгийн газар холбогдох салбаруудад нь шилжүүлж байгаа. За манай захиргааны байгууллага, төрийн байгууллагуудад огт ашиглагдахгүй зарим зүйл байна. Тэрийг бид нар бүгдийн дуудлага худалдаагаар ил тод борлуулна. Тэгээд одоо хэд хоногийн дараа бид нар АСЕМ-ийн санхүүгийн тайлбар гаргана. Бидний төгрөгөөр юу хийж юу амжуулж тэгээ харахаар хүмүүс бол маш бага зардлаар өмнөх засгийн газар ч гэсэн тэр ерөнхийлөгч ч гэсэн тэр бид нар ч гэсэн тэр маш бага зардлаар том арга хэмжээг амжуулсан юм байна гэдгийг одоо Монголын ард түмэнд тайлбарнаа. Тэрний хаялга нэг багч гэсэн хаялга манай эрүүл мэндийн салбарт өнөөдөр ирж байна. За ингээд протоколд Монгол Улсын засгийн газар шинээр бүрэлдэн зохион байгуулагдаад ажлаа маш хуурхай хийж байгаа. Тэгэхээр өчигдөр засгийн газрын анхны хуралдаан дээр би суулаа. Суухынхаа өмнө азлагдмал дүүрэг болох сонгон хайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт өрхийн эмнэлгүүд яралтай тусламжийн төвүүдээр явж ажил байдалтай танилцлаа. Нөхцөл байдалтай танилцахад бол хүндрэлтэй бэрхшээлтэй зүйлүүд их байсан.
сэхэн амьдруулахын тасгийн хүүхдүүд агаарын температурын зөрөө, за тэнд ажиллах тоног төхөөрөмж багшнуудын агаарын температурын зөрөө, за мөн лабораторийн бодисууд, энэ эмийн хадгалалт хамгаалалт гэсэн энэ чиглэлүүд дээр бол энэ агаарын температурын зөрөөнөөс болоод маш олон тусламж үйлчилгээ доголдох ийм эрсдэл үүссэн. Тэгэхээр зэрэг энэ эрсдлийг яаж шийдвэрлэх тал дээр бид засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан. Манай ерөнхий сайд Эрдэнэт сайд маань маш шуурхай арга хэмжээ авч АСМ-ээс үлдсэн үлдэгдэл энэ кондишны бол манай эрүүл мэндийн салбарт хуваарлсан. Засгийн газраас өгсөн эйр кондишнийг 3 чиглэл дээр анхаарлаа хандуул тавья гэж бодож байгаа. Нэгдүгээрт нь эрчим тэмдэглэгээ сэхэн амьдруулахын тасаг, хоёрдугаарт нь лабораторийн тасгууд, гуравдугаарт нь температур шаацсан тоног төхөөрөмжтэй газрууд дээр тавья гэсэн ийм бодолтой байгаа. Одоо энэ чиглэл дээрээ бид нар хуваарлтаа хийгээд эмнэлгүүдийн дарга нарыг дуудсан байгаа гарганаа. Тэгээд ер нь бол ингээд хэлэхэд Монгол улсад бол ялангуяа эрүүл мэндийн системд эрсдлийн сан гэсэн зардлын зөвлөмж бол байх ёстой юм байна гэдэг энэ өнцгөөс л би харж байгаа. Тэгэхээр зэрэг ямар ч эрсдэл гарахыг үгүйсэхгүй. Жишээлбэл одоо энэ цагаан арвийнхын нүүдэл сая одоо хар орхооны нүүдэл гээл одоо тэгээд л одоо таргун тахал гээл ийм гинтийн одоо бий болох байгалийн хүчин зүйлээс үүсэлтэй энэ асуудал бол хүний эрүүл мэндийн эсэргүүр нөлөөлөх асуудлууд олон байдаг. Энэ чиглэл дээр бол бид нар тухай үед нь бол асуудлуудыг шийдээд явах ийм боломжтой. Тэгэхээр зэрэг энэ бүгдийн ард бол эрүүл мэндийн санхүүжилт байдаг учраас бид нар өнөөдөр бас одоо жилийнхаа төлөвлөгөөг хийж байгаа, төсвийнхаа төлөвлөлтийг хийж байгаагийн хувьд эрсдлийн сан гэсэн тэр зардлын зүйлэнгийг оруулж өгье гэж бид нар бас харилцан ярилцсан тохироод байна. Өнөөдөр ингээд тараан байршуул чинь тэгээд бүх нэгжүүд өөрсдөө суйрлуулалтаа хийчихнэ. Тэгэхээр маргааш ихэд энэ үйл ажиллагаа бол ажилд орчихно гэж ингэж бодож байгаа.